Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр дугуйн сектор сегментийн талбай болон номын уртыг тооцоолох гэсэн хичээлийг үзэх гэж байна. За та бүхэн өмнөх ангиудаа тойргийн урт дугуйн талбайг олж сурсан байгаа. Тэгвэл өнөөдөр энэ чадваруудаа өргөдгөн секторын талбай, номын урт сегментийн талбайг олох чадварыг эзэмшнэ. За үүний тулд эхлээд дугуйн 4-1, 4-2, 4-3 хэсгийн периметр ба талбайг олоорой гэсэн даалгаварт анхаарлаа хандуулцгаая. За дугуйн талбайг S тэнцүү PR квадрат, тойргийн хүрээний уртыг C тэнцүү 2PR гэсэн томьёогоор олдгийг та нар мэднэ. За дэлгэцэн дээр бүтэн дугуй өгөгдсөн байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд дугуйг 4 тэнцүү хэсэгт хуваая. Тэгвэл бүтэн дугуйн талбайн 4-1 хэсгийг эзлэх талбайн хэмжээ нь дугуйн талбайг 4-1-ээр үржүүлсэнтэй тэнцүү буюу өөрөөр хэлбэл дугуйн талбайг 4 хуваасантай тэнцүү байна. Энэ хэсэгт харгалзах номын урт нь бүтэн тойргийн хүрээний уртыг 4 хуваасантай тэнцүү байна. Одоо дугуйн 4-2 хэсэг буюу тал дугуйн талбайн хэмжээг олъё. За энэ хэмжээ нь дугуйн талбайг 2-1-ээр үржүүлсэнтэй тэнцүү буюу 2 хуваасантай тэнцүү байна. Энэ хэсэгт харгалзах номын урт нь бүтэн тойргийн хүрээний уртыг 2 хуваасантай тэнцүү байна. За дугуйн 4-3 хэсгийг эзлэх талбай хэмжээг олъё. Энэ нь дугуйн талбайг 4-3-аар үржүүлсэнтэй тэнцүү байна. Харин дугуйн 4-3 хэсэгт харгалзах номын урт нь бүтэн тойргийн хүрээний уртыг 4-3-аар үржүүлсэнтэй тэнцүү байна. Тэгвэл дурын секторын талбай болон номын уртыг хэрхэн олдог юм бол? За энэ асуултанд хариулахын тулд дараах бүснэгтэнд анхаарлаа хандуулъя. За өмнөх үр дүнгуудээ бүснэгтэнд байрлуулж зүй тогтлыг ажиглацгаая. За бүтэн дугуйн 4-1 хэсгийг эзлэх талбай хэмжээ нь 4-1 PR квадрат байна. Харгалзах номын урт нь 4-2 PR байна. За 4-2 хэсгийг эзлэх талбай хэмжээ нь 4-2 PR квадрат байна. Харгалзах номын урт нь 4-2 PR байна. 4-3 хэсгийг эзлэх талбай хэмжээ нь 4-3 PR квадрат байна. Харгалзах номын урт нь 4-3 PR байна. Аливаа секторын хувьд бүтэн дугуйн эзлэх хэсэг нь өгөгдсөн үед түүний талбайг энэ үржин PR квадрат гэж олж болох нь. Харгалзах номын уртыг нь энэ үржин 2PR гэж олж болох нэ. Хэрэв секторын үнцэг өгөгдсөн үед түүний талбай болон номын уртыг хэрхэн олж болох вэ? Өөрөөр хэлбэл өгөгдсөн төв үнцгээр нь секторын талбайг олох асуудлыг сонирхъя. За энэ асуултанд хариулахын тулд өгөгдсөн секторуудынхаа үнцгийг олъё. За бүтэн тойргийн урт 360 градус байна. За 4-1 хэсгийг эзлэх секторын үнцэг нь 90 градус байна. 4-2 хэсгийг эзлэх секторын үнцэг нь 180 градус байна. 4-3 хэсгийг эзлэх секторын үнцэг нь 270 градус байна. За эдгээр секторуудын үнцгүүр нь талбайг нь олъё. За үүний тулд 4-1 бутархайг өргөдгөж 360-ны 90 бутархайд шилжүүлснээр 90 градусын төв үнцэгтэй секторын талбайг PR квадрат үржин 360-ны 90 гэж олно. 4-2 бутархайг 90 градусаар өргөдгөвөл 360-ны 180 болно. Иймд 180 градусын төв үнцэгтэй секторын талбай нь PR квадратын үржин 360-ны 180 байна. 4-3 бутархайг 90 градусаар өргөдгөвөл 360-ны 270 болно. Иймд 270 градусын төв үнцэгтэй секторын талбай нь PR квадратын үржин 360-ны 270 болно. Эндээс дурын альфа өнцгтэй секторын талбайг
хэрхэн олох вэ? Айлтгуу үнцгийн эзлэх хэсэг нь 360-ны айлтаа байх тул түүний талбай нь PR квадратын үржих нь 360-ны айлтаа болно. За секторын үнцгийн хувьд номын хэмжээг бүснэгтэнд боглоорой. Дурын секторын талбай болохдоо төв үнцгийг дугуйн талбайгаар үржүүлж 360 дугаар түүнд харгалзах номын хэмжээ болохдоо секторын үнцгийг тойргийн ангитаар үржүүлж 360 дугаар. Та нар секторын талбай болон түүний номын хэмжээ болох томыг мэдэж авлаа. Одоо хичээлээ цааш нь үргэлжлүүлж судлая. Хөвч нумаар хязгаарлагдсан дугуйн хэсгийг сегмент гэнэ. Одоо сегментийн талбай хэрхэн олж болох вэ? За энэ асуултанд хариулахын тулд дараах бодлогыг бодцгоё. За бодлогын өгөгдлийг зурган дээр тэмдэглэе. 10 см радиустай 100 градусын үнцэгтэй секторын үүсгэж буй талбай хэмжээг олъё. За энэ сегментийн талбайг олохын тулд 100 градусын төв үнцэгт харгалзах секторын талбайгаас АБ русны талбайг хасна. Секторын талбайгаас русны талбайг хасаж сегментийн талбай болно. 10 см радиустай 100 градусын үнцэгтэй секторын талбайг олбол 87.2 см квадрат гарна. Хоёр тал хоорондох үнцэг нөгөгдсөн русны талбайг олбол 49 см квадрат гарна. Иймд сегментийн талбай нь 38.2 см квадрат болно. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгаварт сурах бичгийн хуудас 200 бодлого номер 1-ээс 10-ыг бодож мэдлэгээ баттгаарай. Өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан нийт сурагчдаа баярлалаа.